Монгол Улсын статистикийн алба үнэртний түүх уламжлалтай. Монголчууд эрт дээр үеэс хүн амаа тоолж түүнд үндэслэн албан татвар ногдуулж байснаас гадна цэргийн тоо, малын тоогоо бүртгэж тоо мэдээлэл болон шийдвэр гаргахтаа ашиглаж байсан баримтууд түүхэнд үлдсэн байдаг. 1924 оны 11-р сарын 11-ний өдөр тухайн үеийн дотоод явдлын яамны бүтцэд тоо бүртгэх хэлтсийг байгуулснаар орчин цагийн статистикийн албаны үндэс суурийг тавьсан гэж үздэг. Улсын түүхэнд тодор тэмдэглэгдэх онцлог үйл явдлуудыг түүхийн хуудаснаас эргэн харъя. Монгол улс 1956 онд олон улсын аргачлалын дагуу хүн амаа тоолсон бол 1961 онд нэгдсэн аргачлалын дагуу мал тооллогыг зохион байгуулжээ. Үүнээс хойш жил бүрийн 12 дугаар сард мал тооллогыг улсын хэмжээнд зохион байгуулж байгаа юм. Харин улсын тайлан мэдээллийн нэгдсэн хөтөлбөр боловсруулах ажлыг статистикийн төв газар 1960-аад оноос эхэлж улс ардын аж ахуйн нийт салбаруудад хамрах мэдээллийн хөтөлбөрийг боловсронгүй болгон сайжруулснаар Монгол улсын статистикийн эмхтгэлийг жил бүр эрхлэн гаргаж хэрэглэгчдэд түгээж байгаа юм а. 1963 онд тоо бүртгэлийн улсын төв газрын дэргэд бүртгэлийн машин станцыг, харин 1971 онд тооцоолон бодох төвийг тус байгуулан ажилуулсан нь улсын хэмжээнд анхных нь байв. Энэ үеэс статистикийн албаны өмнө тулгарч байгаа үндсэн зорилтыг хэрэгжүүлэх үүднээс тооцоо судалгаа, арга зүйн асуудлыг өргөн хүрээнд хамарсан хэд хэдэн чухал ажил хийжээ. Тухайлбал улсын ард аж ахуйн балансын системийн үзүүлэлттэй болсноор эдийн засгаа нэгтгэж харах, тэнцвэрт харьцааг зөв үнэлэх боломж бүрдэж, макро эдийн засгийн судалгаа тооцооны үндэс бий болжээ. Улмаар 1974 онд тооцоолон бодох төвд Минск 32 машин суйрлуулж, 1975 онд статистикийн төв газар бүх аймагтай телетайп шугамар холбогдох болжээ. Ингээд 1982 онд Монгол улсаас гадаад улстай анхудаа компьютер хооронд алсын зайд мэдээлэл солилцох боломж бүрдүүлсэн нь түүхэнд тодор тэмдэглэгдэн үлдсэн юм а. Монгол улсын хэмжээнд хүн амд регистрийн дугаар олгох шийдвэр 1980-ад онд гарсны дагуу 1988 онд энэ ажил дуусжээ. Ингээд Монгол улсын иргэн бүр регистрийн дугаартай болов. Харин 1994 онд засгийн газрын тогтоолын дагуу олон улсын практикт нэвтэрсэн үндэсний тооцооны систем шилжих хөтөлбөр батлагдав. Ингэснээр үндэсний тооцооны системийн гол үзүүлэлт болох дотоодын нийт бүтээгдэхүүнийг тооцож эхэлсэн байна. Мөн тухайн онд статистикийн тухай хууль анх батлагдаж байжээ. Харин 2013 онд статистикийн мэдээллийн нэгдсэн сан 12.12-ийг ашиглалтад орууллаа. Ингэснээр статистикийн мэдээлэл хэрэглэгчдэд илүү дэлгэрэнгүй байдлаар хурдан шуурхай хүрэх боломж нэгдсэн юм а. Үндэсний статистикийн хороо 2021 оноос төрийн нэгдсэн мэдээллийн сан төрийн их өгөгдөл төслийг хэрэгжүүлж байна. Энэхүү төслийн хүрээнд Монгол улсын хэмжээнд өгөгдөлд суурилсан мэдээлэл нэгдсэн уялдаатай үүсэж хөгжих суурь тавигдаж байна. Альва мэдээллийг солилцох, илтад байдлыг хангахаас гадна цаашдаа аль биесний статистикт тооллого, суурь судалгаа, захиргааны мэдээлэл болон бусад мэдээллийг ашиглах үндсэн суурь дэд бүтцийг хөгжүүлэхэд өндөр ач холбогдолтой төсөл билээ. Өнөөдөр Монгол улсын статистикийн байгууллага салбарын хэмжээнд 320 орчим ажилтнтай болж өргөжин тэлсэн байна. Үндэсний статистикийн хороо нь улсын хэмжээний тооллого, төвөр судалгаа болон статистикийн мэдээллийг боловсруулж 39 салбарын 1000 гаруй үзүүлэлтийг 7 хоног, 15 хоног, сар, улирал, жилийн давтамжтайгаар бэлтгэн хэрэглэгчдэд хүргэж байна. Статистикийн байгууллагын гадаад хамтын ажиллагаа жилээс жилд өргөжин хүрээгээд илж, нэгдсэн үндэсний байгууллагын салбар байгууллагууд, бүс нутгийн статистикийн байгууллагууд болон бусад улсын статистикийн байгууллагуудтай хамтын ажиллагаагаа өргөжүүлж, харилцан туршлага солилцсон ажилласаар байна. Олон улсын түвшинд хүлээн зөвшөөрөгдөж, мэдээллийн чанар хүртээмжтэй байдлаараа дэлхийд дээгүүр түнлэгдэж байгаа Монгол улсын статистикийн салбар дараагийн шинэ зун хөгжлийн 90 үетэй хүл нийлүүлэн алхахдаа бэлэн байна. Бид Монгол улсын статистик мэдээллийг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр эрхлэн гаргаж, хэрэглэгчдэд адил тэгшүүлжлэх эрхэм зорилгоо биелүүлэн статистикийн мэдээллээр нээлттэй үйлчилж, шударга нийгмийн төлөө хамтдаа нэгдэж байна. Хэрэглэгч танд альва статистик мэдээлэл авахд хүнд суртал, авилга, ашиг сонирхлын зөрчил үүссэн тохиолдолд авилгатай тэмцэх газрын 110 дугаарын утсанд хандаарай. Мөн статистикийн мэдээлэл тодруулах бол 7014 12 12 дугаарын утсанд хандах боломжтой. Үндэсний статистикийн хороо